Сайн бацгаана үзэгчдээ 2025 оны онцлог зочин нэвтрүүлгийн ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт мутайн дэлхийн амар санааг урьж оролцууллаа. Урилга хүлээн авч ирсэн маш их баярлалаа. За, юуны өмнө үзэгч олондоо өөрийгөө танилцуулах гоё те. Бас баг насны хаана хэрхэн өнгөрөө энэ талаар ярьж өгөхгүй юу? Сайн бацгаана намайг амар санагддаг. Би одоо 21 настай эхний хүүхэд хамт амьдардаг. Би бол баг насаар хэмтээм дээр төссөн. 10 жилээ оюутан насаа гэд 10 жил бол хэмтээний төмжин төгссөн. Тэгээд оюутан боллоо гэж спортоор ажилласан. Ер нь яг төгсөөд аль спортоор илүү төлөхөө хичээлв шууд нөгөө мутай гэдэг зүйл таныг төгсөж яхад дэлгэрсэн байсан уу эсвэл арай тархаагүй байсан уу? Хамгийн их болохоор сонирчин боксер хичээлдэгсэн. Тэгээд сонирчин боксер хичээлж чад корона тэгээд тулааны спортыг сонирхож байгаа. Тэгээд энэ манай багш тэгээд ахмад ахнаар харж байгаа. Тэгээд мутай хичээлх юм яаж бичсэн. Мутайн спорт гэдэг нь ер нь яг ямар төрлөөр өөр юм бэ? Одоо зодооны урдаг дотор орно тий. Тэрэн дотроос ер нь юугаар өөр гэдэг юм бол таквондогоос ч юм уу. Мутайн болохоор Таиланд улсын үндэсний спорт. Одоо спортоос гэвэл өвдөөдөх орно. Тэнгүүтээ өшөөлцөгдөг ороо. Бус спорт болохоор нэг зөвхөн өшөөлцөх эсвэл зөвхөн хөлөөр гэсэн. Тэр бол өвдөөдөх өшөөлцөгдөг. Монголд маань ер нь хизээ орж ирсэн спорт юм бол 1990-ад оноос л орж ирсэн. Нилээлтгүй дээр орж ирсэн юм шүү дээ. Тэр хүмүүс нэг мэдгүй. Хамгийн анх түгээн дэвтрүүлжсэн хүний та мэдгүй. Сайн мэдгүй л юм. Мэдгүй юу. Манай багшийн яг багш нь л багшийнхаа тухай ярил. Манай багшийг болохоор мегмарсаар мэддэг. Тэгээд одоо миний яг өмнөх амжилтуудыг харгаа тэгээд багшаа хараас манай багшлахаар тэгээд мэрэгчлийн талаар юм сайн тулайдаг. Нэвтрүүлэгт маань ихэнхдээ одоо урлагийн талаас орлоо, сурагч хөгцөд орлоо. Таныг онцлог болсон шалтгаан нь бол шал өөр одоо зодооны спорт тий. Тэгээд оролцсон тэмцээн болгондоо бас амжилт гаргадаг гэсэн утгаар мандсан баа. За 2025 онд гаргасан амжилтуудаасаа бас ярихгүй юу? Яг гол амжилт гэх юм бол би 5 сард даблын молбонд дэлхийд оролцсон. Тэгээд тэр наадмынхаа болохоор мэрэгжлийн явдал тэр бүсийг болохоор Монгол төрөөс 2 бүсгдэг. Нэг нь болохоор төрөө ирээд манай одоо 75 кг байна. Би болохоор 57. Хасах 57 тий. Тэгэхээр сайн жингээ хасж ээж орно гэсэн үг. Ер нь дээшилж болохгүй юу? Ер нь бол тэгээд би ч нэг байгаа жин бол 61 62 тэгэл ордож юм бол 50 болчихлоо. Хасах 57 кг-ийн жинд ороход жишээ нь 60 кг тавил доош оноо орно гэсэн үг. Тэгдэж илүү амжилт үзүүлэх үү? Ер нь бол яг шууд одоо би 60 кг байлаа гэсэн 60 кг-тай үзэх юм бол 60 кг-ын хүн 65-аас орж ирэх чинь тэмцээний хоолой жингээ тавиад надаас тооцож байна. Тэгээд дээрс нь 60 кг цаараа өндөр. 2025 онд хэр олон амжилтуудыг гаргав? За Warface гэдэг тэр албаны улсын шалгалт тэмцээний мөнгө медаль тэгээд Fire Fight Rage гэдэг энэ болохоор мөнгө медаль. Тэгээд даблын молбонд хатсан мэргэжлийн зөвсөн. Тэгээд сая яг нэг 12 оны өмнө Зүүн Азийн наадамд яваад та 57 кг авчихсан тийм. Аврагуулж ирсэн тийм ээ. Хичээлэхэд ер нь хэр хугацаа шаарддаг бол? Ер нь бол тууштай байдал маш олон тэмцээн урлан орж ирсэн судлаа. Тэгээд бас ер нь шаардсан. Яг л нөгөө фитнесээр хичээлж байгаа шиг тусгай юм ууж хэрэглэхгүй юу? Ер нь бол нэг хүн л нэмсэн ядарна. Тэгээд ядрахгүй бол тэгээд нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн. Бэртэл гэмтэл ер нь хэр авч яв та? Ер нь зөндөө авчихсан тийм. Хэлний хороо гоох, гар гэмтэх зогж чадгаа болох. Тэгээд юм зөндөө хамар гоох. Хамар бол 2-3 орчихсан. Тэмцээн асуудал зөндөө багсах өвдөг шил гэмтэх. Сошиалаар харахаар л одоо амар харагддаг шүү. Ер нь яагаад заавал энэгээр ингээд үргэлжлүүлээд хичээлээд идэх юм бол? Би болохоор одоо тэр чи Монгол хүний одоо би бицгаар гэдэг юм чинь ингээд дэлхийд ямар агуу болох гэж хавлах. Энэ спортын гол утга нь өөрөө юм мутай гэж бас байгаа. Дахиад нэг өөр төрөл бас байдаг шүү дээ тий. Ер нь бол мутай кикбокс тэгээд литвей гэж байна. Ер нь дунд нь шантарч явах үе бас гарна тийм. Тэр үедээ яагаад байлаагүй юм бол тэгэл
Ер нь бол ялын эцэг салдаг тийм заадаг тийм аль эцэг л тийм шантарсан ч гэсэн маргааш нүглэн босч ирээд юу шантрах гэх. Тэгэл ер нь ингээ тайлбарч чадахгүй ч гэсэн амар шантрахгүй байх өндөө болоо. Наард нь бас гэргийн хүүхэд байгаа шүү дээ тий. Ээж аваахаа талаар бас та тэлхэрэнгөө сайхан ярихгүй юу? Ээж аваагүй би эмээдрс эмээг хүүхэд. Тэгээ хинтээ эмэгтэйг эмээтэйг онлаа тэгээд юм шүү дээ. Арыг нь одоо гэргийн батал таадаг байх та тэгээ гэргийнхээ тухай бас хайлтгаан турсахгүй юу? Манай их нэрийг төвчөн сайхан гэдэг. Надаас 2 дүү. Тэгээд мэдээж одоо би бэлтгэлийн ядарн тэгээд гэртээ харахад аваад юм гэлтэн ариалт маш сайн даадаг. Мэдээж нэг гэрт очиход тэг халуун дуулаа уур амьсгал амар чухал тэр болгон юм юм байна. Чимээгөө Баатар бодлоо. Залуу өнөө хэдэн онд авбалж ив? Би яг 2021 онд авчихсан. Тэг. Хүүтэй охинтой. Тэг охинтой. Охинтой болсон. Ямар мэдрэмж төрж ив? Тэгэл юу шүү дээ. Тэгэл анх одоо хүүхдээ бол. Тэгэл маш том хариуцлага болж байгаа юм. Тэгэл нэг би ч өөрөө мэдрэлсэлгээр тэг аав ээж хэрэг сайн мэдрүүлэх хүсдэг. Сайн байх хэлжтэй. Одоо охин 4 настай болж байгаа юм тий. Ер нь яг аль зан чанар нь хайр татж ийн эхнэрийнх нь эсвэл тэмцээнд явахт нь цуг явж ийсүү да би юу? Хатагшаал тэмцээний хонд цугж байгаа. Монголд болохоор цугж ийсэн. Яг та одоо ингээд тайзан дээр гарахад ямар мэдрэмжтэй гардаг вэ те? Мэдээж маш бэлтгэлтэй те. Хинтж бууж өгөхөргүүл зоригтой гарах бууж ирэхэд бас ямар мэдрэмж төрдөг бол. Ер нь бол гарахтаа ер нь бол тэгээд өрсөлдөгчөж хараад тэгээд тэрийг ялах хэрэгтэй гэсэн одоо өөртөө зорилго тавьчихна. Тэгэл айлх тогтвол тайван байх хэрэгтэй шүү гэсэн л санал болдог. Тэрнээс л тэгээд өрсөлдөгчөө ямар хэрэгтэй вэ санаа. Бодож өөрөө тайван байх хэрэгтэй шүү. Тэгээд бууж ирээд ялсан бол тэгээд маш их баярлалаа. Тэгээд ялгцвал тэгээд за би нэг юм дээр алдчихлаа. Энийгээ сайн засаад. Одоо раунд гэдэг юм уу? Нэг хожигдсан бол дахиад тулдна гэдэг зүйл байх уу? Бид нар нэг 3 м 3 юмсан. Тэгээд хэрвээ мэрэгжлийн бүсэдлээ үзвэл 3 м 5 гэдэг. Тэгээд хэрвээ раунд 3 раунд ялгдвал тэгээд тайван үзэх шүү дээ. Тэгээд шууд ялгцсан гарал. Бүсээ авах мэдрэмж бас гоё их ялангуяа Монгол хүний хувьд тийм. Манай Монголоос ер нь тэгж бүсээ авсан хүмүүс хэр олон байдаг бол? Мотай одоо бүсийг авсан ер нь нэг цөөхөө 10-аас 20 ч юм уу тий. Одоо нэг чөлөө дресс 8 олон хүмүүс амжилтсүүлсэн шүү дээ. Тэгэхээр мотай болохоор ч нэг мотай Таиланд үндэсний спортч тэгэхээр Таиландч аягаа сайн. Монголчууд одоо яг гоё төрөн гарч ирээд сайн амжилт үзүүлж байгаа. Тэгэхээр ер нь мотай бүстэй хүмүүс миний мэдхээр л нэг цөөхөө манай одоо ахнаар цог шилдэг хүмүүс. Нэвтрүүлэгтээ бас дан ганц таны яаж хичээлж байсан, ямар спортоор хичээлж байсан гэдгийг ярихаас гадна ер нь өөрөө ямар хуу зан чанартай хүн бэ те? Нилээн амар ширүүн хүн юм уу? Хэрэг зөөлөн хүн энэ талаараа бас гоё ярихгүй юу? Хүмүүс л намайг гаднаас хараад амар ширүүн гэж боддог. Харахаар л ууртай уцаартай. Гэхдээ би бол өөрөө бол амар зөөлөн тийм л хүмүүс боддог шүү дээ. Гэхдээ яг нэг сайн талаас ярих юм бол тэгээд одоо тулааны спорт хийжсэн миний одоо зам төлөв байдал ингээ үнэс арай илүү юм тий сайн юм биш тэгээд тийм хүн байдаг. Давхар бас өөрийгөө хамгаалах чадвартай болоод байгаа шүү дээ тий. Тэгээд тэр шин ботомжнаа харсан. Тэгэхгүй дээр тэгэл яах вэ? Жохон хүмүүс маань бас хэр олон хичээлж байгаа бол монголчин мотай болон кикбокс хичээлдэг маш олон хүмүүс байдаг. Тэгээд одоо яг манай дүүнэр залуучуудтай юу их хацж байгаа. Тэгээд манай монголчууд ч гэсэн тулааны спортыг дэмждэг болсон. Тэгээд мэддэг болсон. Одоо л ер нь 5 жилийн дараа гэхэд манай монголчууд ер нь тулааны спортоор нэлээд сайн болж байгаа. Хинтээс ганцхан амар санааг гэж болох уу? Манай хинтээс чинь одоо манай доотлын хаширтэн андараа гэдэг андар ирсэн гэж сайн дүүнэр байж. Дээшээ байгаа юу? Дээшээ бас нэг хинтэтэй байдгүй хэрнээ хотод байдаг хүмүүс байна. Ингээл бат итгэл, баяр чухлын амаа найз, итгэл амаа найз ер нь байгаа шүү. Дан ганц эрэгтэй хүн хичээлдэг юм болов уу? Эмэгтэй хүн бас болох юм болов уу? Эмэгтэй ч зөндөө шүү дээ. Өө тийм үү. Манай Монголоос ч тулааны спортоор ингээд
амжилтсан эмэгтэйч бас байдаг. Ер нь та 10 жилдээ бас ямар хүүхдээ хэр спортоор хичээлдэг хүүхдээсэн? Би өөрөө нэг спорт хичээлдэг биш хаа гэж бодсон чинь яг бодсон чинь амар спорт хийсэн. Өнгө атадаг бол тухайн үедээ ингээд амжилт гаргах болгондоо та ер нь дараагийнхаа төлөвлөгөөг гаргадаг уу эсвэл яг ингээд тасгалжуулагч багш нь орж ирээд дараа нь ийм тэмцээн мэн гэж хэлж явдаг уу эсвэл та нар өөрсдөө хаана юу болох ч байгааг мэдж явдаг болов? Ер нь бол одоо бидний тэмцээний товыг одоо холбоодуудын нэг зохион байгуулалт жилийн нэг зохион байгуулалт багсдаг. Тэгээд одоо тэдэн сар тим тэмцээн байна гэсэн төлөвлөгөө багшаар хэлсэн тэмцээнд наагаар. Жишээлбэл та одоо аль байгууллагт компанид гэх юм харьяалагддаг зүйл байдаг уу? Хуваараа гэсэн үг үү? Чиглэлтэй нэмэг клубын нэр дээрээс хэр олон тамирчин байдаг уу? Яг мэргэжлийн тамирчид бас байгаа. Тэгээ манай чиглэлтэй нэмэг клуб байгуулалтаа одоо ураас түгээс авч байгаа. Энэ нь болохоор арай өөр хэвчээсэн. Амар санаа маань ойрд одоо нэлийн сошиаллог бас болоод байгаа хэвчээ. Тэр санаануудаа ер нь яаж гаргаж байна? Ер нь одоо энэ бид нар чинь дулааны спортын чинь бид өөрсдөө л ингэж хичээж олон нийт танихгүй бол тэгээд хүмүүс ч танихгүй болох тэгээд аль олон нийт ингээ харагдах. За сүүлийн үед амар санаа маань бас сошиаллог болоод байгаа. Контентуудынхаа санааг хэрхэн гаргаж байна? Контентын санааг болохоор ер нь дулааныхаа спортоор болцлуулаад гаргаад олон нийт дулааны спортыг таниулж өөрийгөө олон сурталчилах гэж гаргаж байгаа. Яг дулааныхаа чиглэлээр явуулаад байгаа тийм. Хүүхдүүд ер нь хэр хүчтэй зөгч байна? Нийлээ хүчтэй зөгч шүү дээ. Тэгээд бид нар ч нэг бас байнга бэлтгэл болгоод даа сурцсан тэгээд өвдсөн ч гэсэн тэгээд төвчээл гарна. Үзэгчид маань бас нэлээд толгой эргүүлдэг бас хэдэн асуултууд ирж магадгүй дэлхийн аварга руу ч юм уу альва гадаад руу тэмцээнд явхад зардал мөнгө нь яаж босд юм бэ? Гэрийн хинтэйгээ бас цуг явж болдг юм уу? Энэ талаар бас асууя. Хадагшаа тэмцээнд явхад ер нь бол зардал мөнгийг бол бид нар өөрсдөө хувьяасаа болон гаддаг. Зардал нь болохоор 5-аас 8 сая хэлцдэг. Гэр нь бол хамгийн бага нь 5 сая. Тэгээд дээдлээ 8 сая. Тэнгүүтээ бид нар ч одоо тэмцээнд ороход бол бид нар чинь бэлтгэлээ хийх ёстой. Тэгээд хамгийн чухал чинь бэлтгэл. Тэнгүүтээ хажуугаар ажил хийгээд мөнгө олж чадахгүй бол одоо орон нутаг тий орон нутгийнхаа удирдлууд болон спорт орнын удирдлуудтай уулзаад тэгээ мэдээж танд одоо ах гişнэр тий бидний ойлгох дэмжлэг тэр хүмүүстэйгээ уулзаад хэмжүүлээд. Ер нь орон нутгийн удирдлагаас бас хэр дэмжлэг өгөх вэ? Ер нь бол нэг тэмцээний нэг 130%. Бусдыг нь та хэд маань өөрсдөө хамгийн болон тэгэл мэдээж дэмжлэг аваад явж байгаа хүний хувьд бол бас үүр их даалгавартай явах болохгүй. Тэг очиод бас амжилт үзүүлээд буцаад ирэхэд нь бас хүлээж авах маш чухал байгаа шүү дээ. Тэг манай хинтэмгийн удирдлагууд болон спорт орны удирдлагууд хүлээж авч хаалцдаг тэмцээн болгонд ирэхэд тэгээд мөн бидний одоо нэг бэлтгэлийг заалсан найс хамаар бэлтгэлээ ер нь дандаа Улаанбаатар хоттой базаагаад байна уу? Тэг. Нэг хотод чиглэлтэй мэмэг чинээс бэлтгэл. Хинтэнтэй бэлтгэлээ хийгээд амьдраад байж болох байна бас. Хэцүү шүү дээ. Бидний чинь нэг бэлтгэл хийх багш зарчуулагч гэдэг юм чинь аягүй чухал. Бидний яг заавар зөвлөгөөг нь бидний юу болохгүй нэг заавар сул тал юм хийж өгдөг болохоор амар тал. Ер нь бол ихэнхдээ та бас яг сайн мэргэшээгүй залуу байгаа шүү дээ тий. Багш нь бас ер нь ихэнхдээ юу гэж зөвлөж ин давуу тал юм уу сул тал дээр нь бас юу гэж зөвлөж байна? Тэр талаар одоо ярил зөндөөл юм баг шүү дээ. Би миний хувьд болохоор жиндээ өндөртөө уртчтай сул тал гэх юм бол тэгэл үгүй одоо хөл гараа сайн холбочоод хөлөө явуулах мартчих юм уу эсвэл хөлөө явуулсан гараа болох мартчих. Юм бол багсаа бай. Яг жишээ нь та ингээд одоо тулааны талбар дээрээ гарлаа штэ. Яг одоо иймэрхүү зөвлөгөөндөө гэсэн бодолтой гардггүй эсвэл зүгээр л за яална гэдэл гардаг уу яадаг вэ? Ер нь бол гарахтаа яг 50 бай шүү, сайн толгойгоо ажиллаад шүү. Нөгөөнийхөө ямар алдаа авсан тэгээд дээр нь давангаалж ялсан шүүсэн. Нөгөө хүн одоо үзэгчтэй мэдих хар яриагаар бол яг ухаан алдаж унах хэвч юм уу те муударч унах хэсэгтээ та яг ялах хэвтэй юм уу? Яг нөхөрсгөөр ялалт гэж бас зүйл байгаа юу? 3 бүтэн зодтолтойг ялна гэсэн. Тэр нь болохоор шүүгчийн саналаар ялдаг.
байдаг. Тэгээ нэг арай илүү их хүчтэй, илүү их давангайлж, илүү их хүчил зогсон, илүү оновчтой зогсон тохиолдолд илүү ялна. Оноогоор. За мэдээж эрэгтэй хүний хувьд бас хажуугаар нь тулааны спортоор тулааны урлагаар хичээлнэ тэр дундаа найз нөхөдтэйгээ уулзах цав зав тий чөлөөт цагаа өнгөрүүлэх цаг зав гэж бас маш муу байхаа гэж бодож байна. Найзууд нь бас хэр олон бэ? Хэр олон найзтай вэ? Нэг тийм амар олон бол биш. Тийм бас цөөхөн ч биш. Тэгэл маа найз чинь бас ойлгоно л тулааны спортын тамирчин би ч нэг архитектор сэргэлдэггүй. Тийм болохоор нэг найзтайгаас тийм ойрох уулзах чадахгүй нэг жилийн 20 уулздаг. Тэдгээр ч гэсэн ойлгоноос тэд ч гэсэн өөрсдөө хувийнхаа юм амжилт карьерийг хүчээж байгаа. Тэр тэглэгээ таны ярианаас бас нэр нэг зүйл анзаарэгдэж байна. Одоо л найзууд гэхэд яг уулзсан тий архитектор сэргэлэн яг тиймэрхүү байдаг. Нэг нь уухгүй гэвэл за чи болил доо жигчээ нэмүү тий. Тэгэхээр та энэ тал дээр бас зөв уриалга өгөхгүй залуучуудаа. Тэгээд уухгүй л гэсэн үг битэл болохтаа л хэлвэр. Тэглэгээ хөгжилтэй бөгөөд хамгийн энгийн зөв зөвлөгөө шүү дээ энэ бол тий. Ер нь бол тэгээд алкогол гэдэг зүйл чинь ер нь тэгээд тааруулж явуул ер нь зүгээр шүү дээ. Гол нь бид нар бөөндөө одоо бид нар монголчууд ч гэсэн алкоголыг хэрэглэдэг. Тэгээ хэрэглэдэг ч гэсэн айлх тааруулаа тий хэмжээ цагаан мэдээ бочдөг авсаа л. Найзуудтай хандвал бас юу ч хэлмээр амьдралынхаа туршид бас хамт байсан найзууд бас байгаа л байх гэж бодож байна. Тэгээд та бүхэн маань тэгээд өөрийнхөө карьертэй сайн амжилт үзүүлээрэй л гэж хэлээ та. За тэгээд найзууд нь үзэж байгаа хаа. 26 онд та юуг төлөвлөж байна? Би 26 онд яг мэргэжлийн яг тулаануудаа хийсэн байна. Сонирхчийн тэмцээнд авах яг дан мэргэжил. Яагаад сонирхогч орхихоор болов? Сонирхч чинь өнгөхгүй шүү дээ. Тэгээд мэргэжил чинь бол бооцоо. Тэглэх яах вэ? За тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд та бас хайртай дотны гэр бүлтэй дэмжигч бүх хүмүүстээ мэдчилгээ дэвшүүлэхгүй юу? За. Энэ нэвтрүүлгийг дэлгэрүүлээ тэгээд одоо тулааны спортыг ойлгож дэмждэг те санхүү болгон бие сэтгэл оюун бодлоор нь дэмждэг тэр болон хүмүүсийн ач харгаагаар те төвлөрлийн олон улс бид амжилт үзүүлж явж байгаа шүү. Тэгээд та бүхний итгэлийг алдалгүй төвлөрлийн олон улстай Монгол санын мэндийг болон орон нутаг эдгээр нэрийг авах жижиг болно. Тэгээд хайртай гэр бүл болон багш тасалж болоо гэж ах эгч нартай бүхэн хайртай шүү. Тэг шинэ оны мэдгэж хэлээ. За баярлалаа. Бас хинтийн нутгаас мань бас ийм сайн мундаг хүн тэр дундаа дэлхийн авраг хүсээ авсан ийм залуу тамирчин байгаад бас маш их баярлж байна. Тэгээд 26 онд хамгийн гол нь эрүүл энх байгаарэ гэж ярив. За баярлалаа үзэгчдээ 2025 оны онцлог зочин нэвтрүүлэгт Мутайн дэлхийн авраг амар санааг урьж оролцууллаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.